Ягныг жоохон олоомоор байна. Дивизийн юуны төснөөс боочмоор байна гişэд. Нэг гол төлөвлөлт шалтгаан. За хөө өсөж шаарын. Салатуло. Бид мэдчихсэн топ-1-ээ монголчуудаа ийм боловсрол зөвшөөрсөн гэж мэдчихсэн байна. Харин тийч дарганаар итгээгүй. Хас 30% хизээж монголчууд тоглохгүй гэж бодсон. Бид тоглосон. Өнөөдрөөс яг уугаач. Өнөөдрийн Монгол өөр болчихно. Анх бид 60 тэрбумын хэргийг хууль хэлтэй байгууллагууд хаацсан байхад энэ асуудлыг зөвхөн бидний хүмүүс хэлсэн. Зун болоод монголчууд найр наадам хүсэж алга болчихно. Дэлхийн хөл өмгийн аваршилыг тэнцээ болоо та нарыг хич тоохгүй гэж хэлсэн. Зунжингаа монголчууд энэ 60 тэрбумын хэргийг шударга шийдэхийг харсан. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болчихно. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болчихно. Өчигдөрхөн цагтын ширээн дээр найранд ордог улсын хурлын гишүүд байдаг гэдэгт нэг удаа итгэдэг байсан. Олон удаа биднэрт санал тавьж, олон удаа дугуй удахыг оролдсон. Гэхдээ өнөөдрийн монголчууд, өнөөдрийн монголчууд өөр болсон. Бид их гол гэдэг хүнтэй муудаад байгаа биш. Бид шинэ 25 жилийн тогтолцоогоо шийдэхийг хүсэж байна. Өчигдөрхөн Сингапур болон Уулзалтыг болж Монголын улс төрийн бүх намуудыг авч, Монголын улс төрчдийг худалдан авч, хууль ялтын байгууллагаар гадаадын айлгаж чадсан гэдэгтээ манайд бүдүүн итгэдэг байсан. Өнөөдөр бид юунаас зайхгүйгээр бидний эсийг бүгдийг зориглож, ордноос бид олон нийт эд тэнцдэг хонсолсон арчлын шууд хэлбэрийг хэрэгжүүлж чаддаг болсон. Өнөөдрийн Монгол өөр болсон шүү. Өнөөдөр энэ 20 орчим мянган зурсан барилгаа хийж байна. Бидний эсрэг хөдөл ингэж уулзж байгаа бид хавар зөвлөл юу болох вэ? Хоёрхан өдрийн дотор ямар зохион байгуулалтаар төвлөрч байгаа энэ олон нийт зохион байгуулалт орон даяар зөвлөл юу болох вэ? Тийм учраас ард түмнээ цагаан цаас гэж боддог. Захын ертөнцийг зүгээр одоо хүмүүс суугаад бичлэг гэж боддог. Энэ дараагаар одоо вакуум орчноосоо гарч болсон. Ард түмэн байдаг гэдэгт итгэх ёстой. Ард түмний хүч албан тушаалтын дээр байдаг гэдэгт итгэх ёстой. Хүссэж, гуйцсанч, уурсанч, өнөөдрийн Монгол өөр болсон байна. Шинэ 25 жил эхэлсэн байна. Монголын ард түмэн өөрийнхөө өмчөд эзэн болдог. Монголын ард түмэн өөрөөсөө итгэж чаддаг. Монголын ард түмэн шинэ үедээ биелүүлж чаддаг. Шинэ 25 жил хийх үлдэж байна. Тийм учраас мянган Монголын эзэнт гүрний агуу их тойрондоо сууж байгаа төрийн гурван эмнэлгийн нэг бол та. Биднээс хүүтэнд олон залуучуудаа, олон монголчуудаа энэ талбай дээр удаан зогсоохгүй. Энэ ч яг таны үр хөвгтэй адилхан олон залуучууд ирсэн байна. Яг таны эхлэлтэй адилхан олон өсгөөчд ирсэн байна. Энэ ч ажиллаар байж ажиллаа гараад ирсэн хан хувцастай залуучууд ирсэн байна. Энэ ард түмнийхээ итгэл үнэмшлийг бодож та Монголын эзэнт гүрний тойрондоо сууж байгаа энэ цаг үеийн төрийн жишээгээ бодож одоо та огцгой өрөвдөө угсаатай огцгой өрөвдөө шаардтай огцгой өрөвдөө шаардтай Их бол дараад 48 цагийн дотор огтруулах өргөдлөгөө хүсэлтийг бид нар авнаа. Хэрвээ бидний хүсэлтийг хүлээж авахгүй цаашаа албан тушаалаараа сандалтаа өргөжлүүлэн
зурцсан бид нар орондоо эсэргүүцлийн 2 дахин байгууллагаа зохион байгуулалт болно. Бид суултыг болно. Цаашдаа төслийн хөтөлбөрийг хийх болно. Гэхдээ Монголын ард түмэн бид нар өвчтөн байдлаар энэ асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас бид нар ийм замраагүй байдал гаргаж болохгүй. Орднуугаа тайлбарлаж болохгүй. Бид нар төр тусандаа хүндэтгэлтэй хандах ёстой. Бид нар бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бид нар төрийн цагдаагаа хүндлэх ёстой. Харин тэр хүн ард түмнээ хүндлэх ёстой ба тийм ухамсартай байх ёстой. Хэрвээ Япон цэцэрлэгт замдын бүмийн асуудал Японы дарга болсон бол 98 цагт хэсэхгүй байсан ба бид нар хангалттай тэр хүнийг хангаж хүлээлээ. Одоо хангалттай тийм учраас оцрыг хүсэж байна. Зүйтэй хангалттай хүн гадагч сэтгэл зүйн хоёртон шүгэж явах үедээ шинэ замрагтаа хийж үзэх өнөрлөө. Шинэ гэдэг өгөх гэдэг их юм шиг Монголын ард түмэн байдаг юм шиг боллоо.